За сайн байцгаана өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө аураг яаж харж сурах вэ талаар нэг тийм тест явуулъя. Тэгээд энэ аргыг бол хөвчлэн зарим нэг аура харах чадвартай төрөлхийн зүүн бэлэгтэй төрсэн хүмүүс бол хүний аураг бол хараад бол мэдчихдэг боловч бид нар өөрсдөө яг өөрийнхөө аураг яаж харж энэ талаар мэдээлэл олж авч чадах вэ гэдэг дээр айгуу тийм асуудалтай байдаг ба саяхан миний нэг судалсан номон дээр хүн өөрийнхөө аураг бол яаж харж болох вэ талаар нэг арга заасан ба. Тэгэд энэ аргыг хэдүүлээ хэрэгжүүлээд өөрсдийнхөө аураны өнгийг ямар өнгөтэй вэ мэдэж аваад дараа нь тэгээд энэ өнгөнүүд маань ямар учиртай байдаг вэ? Тухайн хүний аура жишээлбэл гэмтсэн байна уу, гэмтээгүй байна уу? Эсвэл ямар өнгөнд аура чинь байршснаар таны зан характер болон зан байдал болон альва зүйлд хандах хандлагыг чинь бас илэрхийлж болдог нэг юм аргыг хэрэгжүүлж үзье. За тэгээд өнөөдөр Дөөх надтай хамт бас оролцож байгаа. Тэгээд Дөөх маань энэ аргыг туршиж үзнэ. Би Дөөхөд яаж энэ аргыг хэрэгжүүлэх вэ талаар мэдээлэл чамд өгөх юм. За тэгэхээр хоёулаа туршилт хий. Тэгэхээр чи ингээд гарынхаа алгыг ингээд нээгээд ингээд 5 хуруугаа ингээд хараад эсвэл ингэж харж болно. Гадагш нь харуулсан ч болно. Тэгээд зөвхөн 7 хуруу болон дунд хурууныхаа гол руу ингээд яг анхаарлаа ингээд хандуул. Тэгээд ингээд анхаарлаа ингээд хандуулах хэрэгтэй. Ингээд нээгээд ингээд яг завсар яг ингээд тэгээд яг 7 болон энэ гол дунд хурууныхаа завсар руу илүү анхаарлаа төвлөрүүл. Тэгээд дор хаяж 4 минут жишээлбэл зөвхөн наад 7 хуруу болон дунд хурууныхаа завсар руу ингээд хараад сууж штэ. Тэгээд анхаарал чинь хэрэг сарнаад байвал бидний нөгөө 3 дахь нүд буюу зүүн бэлгийн нүдээ тухайн ингээ үрэх юм байна. Тэгээд тухайн үрээд тэгээ гарынхаа алгыг ингээд яг ингээ хараад ингээд 4 минут шахуу ерөнхийдөө болно. Тийм. Тэгээд ингээд тайван ингээд хэрвээ гарчин юм уу тохооч нь ядарч ивэл ширээн дээр тавиад скол буудингийнхаа тэгээ төшүүрэг дээр тавиад зөвхөн ингээд яг хурууныхаа ингээд 7 болон дунд хурууныхаа завсар руу яг ингээд харахаар яванда таны ингээд нүдэнд чинь хуруу болон энэ хуруунууд чинь дагаад яг ийм схем ийм тойрог ийм яг бүрхүүл ингээ харагдаж эхэлнэ. Тэгээд тэр бүрхүүлээ ингээ улам тодруулж харахын тулд таатай өргөжүүлээд тухайн ингээ сайхан илээд тэгээд ингээд удаан тайван ингээд ажиглаад ах хэрэгтэй. Тэгээд чинийх харагдчих тиймэрхүү туршлага харагдаж байна уу? Тэгээд би бүр хараад өчигдөр чи харж үзсэн гэж байна. Гэтэ яг 4 минут ч арай болоогүй юм байна. Тэгээд яг эхлээд яг ингээд тойроод ингээд өнгөн ингээд гарч исэн. Тэгээд нэг юм шартуул, ер нь нэг шартуул өнгөтэй байсан. Шар өнгөтэй. Ерөнхийдөө бол доор хойж 15 янзын өнгийг ялгаруулдаг гэж үзэж байгаа байхгүй юу? Яг энэ хуруунууд дээр болоход ингээд шар тэгчингүүтээ энэ дээр ингээд нэг юм цэнхэр ногоон юм шиг юм. Давхар өнгөнүүд байсан гэж байна. Ерөнхийдөө бол хүний өнгө бол нөгөө яг биеийн аавра бол нөгөө холилдож бас өнгө нь гарах боломжтой байдаг гэж үздэг. Тэгэнгүүт жишээлбэл 2 өнгийг холиод тэр нөгөө өнгөний тайлбар байгаа шүү дээ. Тэ аавраны өнгөний тэрийг хоёуланг нь унших боломжтой гэж үздэг. За тэгээд өнгөнүүд бас хүний биений энэ аавраны гэрлүүд бас өөрчлөгдөх бүрэн боломжтой байдаг. Зарим хүмүүсийн хувьд бол энэ өөрчлөлтөнд ороод жишээлбэл ямар нэг асуудлын дараа бол хүнд итгэхэ болцсон, зарим хүмүүс нэг хүнд хит гомдсон байдаг шүү дээ. Тэгэхээр хар өнгөтэй байх, аавранд саарл өнгөтэй байх зэрэг гэрлэнүүд бол гардаг. За тэгэхээр ерөнхийдөө бол хэрвээ таны аавра саяны миний хоёрын хэлсэн шиг ингээд 7 болон дунд хурууны чинь ингээд голоор хараад ингээд та тайван ингээд тухайн хэлээд хараад тахт чинь өнгө гарч ирж ивэл тэр өнгө чинь ямар байна? Тэрийгээ дагаад би хоёр ерөнхийдөө бол гэрлүүдийн тухай бол ярина. Тэгээд нөгөө харахтаа ингээд цагаан юмны юу ерөнхийдөө болж өгвөл зарим хүмүүс бол нөгөө анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хан юм уу өөрийнхөө хамгийн тухтай байдлаар л харах хэрэгтэй. Бас их хэд 90 амны өмнө бариад гараа хараад байвал тухайн гэрэл маань бас сайн гарч ирэхгүй таны бас анхаарал өөр нөгөө тод гэрлүүд рүү тод өнгөтэй юм руу анхаарлаж байгаа сарнаад авах учраас болж өгвөл цагаан өнгийн хан юм уу дэвтрийн цаас барьж байгаа урд нь гараа ингээ бариад тэгээ харж бас болно. За тэгээд хэрвээ таны аавра чинь цэнхэр өнгөтэй бол цэнхэр өнгөтэй хүмүүс ер нь хамгийн нөгөө нэг зөөлөн сэтгэлтэй хүмүүстэй бол ордог.
цэнхэр өнгө нь болохоор одоо байглаасаа одоо бусдыг сэтгэлтэй одоо хүмүүсийн одоо аура нь маш их тийм цэнхэр өнгөөр ялгардаг гэж үздэг юм байлаа. Тэгээд нөгөө хилер буюу одоо нөгөө бусдыг эдгээх ангаах чадвар өндөртэй тэгээд бусдын одоо энергийг маш их одоо өөрөө ингэж мэдэрч чаддаг тийм цэнхэр өнгийн гэрэл засварладаг учраас иймэрхүү төрлийн хүмүүс бол одоо эрүүл мэндийн салбарт ажиллавал маш үр дүнтэй гэж үздэг иймэрхүү төрлийн хүмүүсийг. Тэгээд маш тийм сүнслэг одоо хүмүүс байдаг учраас энэхүү хүмүүс бол одоо маш их бясалгагч нар байх хандлага бас өндөртэй байдаг цэнхэр өнгийн ауратай хүмүүс. Тэгээд бас бусдыг байлдан дагуулж одоо энэ сүнслэг төрлийн одоо энэ ажил алба одоо юу гэдгийг лидерүүд байх бусдыг одоо өөрөөсөө дагуулж одоо энерги нь одоо дэмжиж өгөх одоо энэ аурач янз бүрийн аурач төртөл маш их цэнхэр өнгийн одоо гэрлэн бүрхүүлтэй байх жишээтэй байд юм байлаа. За тэгээ энэний дараагийнх нь өнгө болохоор ягаан өнгө байгаа. Ягаан өнгө бол бас маш адилхан зөөлөн өнгөндөө бас ордог. Ягаан өнгийн одоо ауратай хүмүүс бол нэлээд айлын эрх төрлийн хүүхдүүд ч юм уу тэгээд маш эмгтээлэг өнгө учраас ягаан төрлийн аура засруулж идэг хүмүүс бол одоо маш ийдэг, зөөлөн одоо бусдын гэх маш өндөр сэтгэл зүйтэй. Дээрээс нь тэд нар маань нөгөө нэг тэдэрлөө ингээ хүмүүс хүүхдүүд аяг татагддаг гинэ ягаан өнгөөр ауратай хүмүүс. Тэгээд хүүхдтэй ойлголцоход маш амар учраас одоо ягаан өнгийн ауратай хүмүүс болж өгвөл одоо илүү хүүхдтэйгээ илүү харьцдаг, эсвэл хүүхдийг их ойлгодог, хүүхдийн байгууллагуудад ажилладаг төрлийн хүмүүсийн одоо гэрлэн бүрхүүл нь маш их ягаан цайвар ягаан өнгийн одоо аура гэдэг маш их агуулдаг. За нөгөө талаараа ерөнхийдөө энэ хүмүүс маш хүүхдэрхүү зан характертай учраас амархан гомддог. Маш амархан гомдчдаг. Тийм болохоор энэ хүмүүс бол болж өгвөл одоо хурц зан ааштай хүмүүстэй бас нэг ойртой байх хэрэггүй. Тиймэрхүү одоо хоёр муудалцж байгаа хоёр хүний голоор хүртэл ингээд ороход ягаан өнгийн ауратай хүн бол тэр хоёр хүмүүсийг тайвшруулж одоо асуудлыг шийдэж өгөх боломжийг маш их бүрдүүлж өгдөг гэж үздэг юм билээ ягаан өнгийн ауратай хүмүүс. Тэгээд энэ хүмүүс бол ягаан өнгийн аурагаа маш цэвэр одоо сайхан байлгахын тулд тодорхой цагт байнга унтчих хэрэгтэй гэж үздэг юм билээ. Тодорхой цагт унтгал юм бол тухайн хүний одоо ягаан өнгийн аура нь илүү гоё цэвэрхэн тунгалаг байх боломжтой гэж үздэг. За энэний дараа бол чирнэл ягаан өнгийн ауратай хүмүүс гэж байгаа. За энэ хүмүүс бол чирнэл ягаан өнгийн ауратай хүмүүс бол хамгийн нөгөө нэг энэ хорвоо дээр нөгөө зоригтой ирсэн хүмүүс гэж байдаг шүү дээ. Одоо тодорхой хэмжээнд зоригтой тэр хүмүүсийн одоо аура чирнэл ягаан өнгийн аура маань нөгөө нэг ерөөхдөө бол даалт ертөнц нөгөө ертөнц сүнслэг ертөнцийг нэлтгэдэг шүү дээ. Тэгээ нөгөө нэг янз бүрийн одоо witch буюу нөгөө нэг чөтгөр мөтгөр одоо гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ нөгөө нэг тийм янз бүрийн одоо даалт хүч маш өндөртэй галактикийн хүчийг өөртөө авч төрсэн хүмүүс байдаг болохоор янз бүрийн одоо илэв шид хүртэл хийх чадвартай одоо ауратай хүмүүс гэж үздэг. Тэгээд энэ хүмүүсийн бол одоо гол зорилго нь бол одоо хороодлохыг бас тодорхой хэмжээнд өөрчлөх гэж ирсэн гэж үзэж байгаа ба чирнэлийн өнгө чинь нөгөө нэг галактикийн өнгө учраас маш их мэдээллийг галактикаас авдаг. Тэгээд тэр энергиэрээ бас бусдад одоо үйлчлэх, бусдын одоо сайн сайхны төлөө альва зүйлийг хийх гэж бас ирсэн. Тэгээд тэр чадвар нь бас маш өндөр байдаг гэж үздэг. Тэгээд чирнэлийн өнгө чинь нөгөө нэг аураны хамгийн орой хэсэг дээр байрлаж байгаа юм байна шүү дээ. Тийм болохоор одоо бодол санааны бол маш өндөр чадамжтай альва зүйлийг нөгөө нэг сэтгэн бодох, тэгээд тэрийгэ биежүүлэх өндөр чадамжийг бол энэ хүмүүс заяасан гэж үздэг юм лээ. Чирнэлийн өнгө. За тэгээ энэний дараагийн өнгө болохоор цагаан өнгө байгаа. Одоо цагаан өнгө бол цагаан өнгийн ауратай хүмүүс бол ерөөсөө тэр чигээрээ бусдыг одоо нөгөө нэг цэвэрлэх гэж одоо цагаан өнгийн ауратай хүний хажууд очиход тухайн хүний өнгө нь ингээд тодорч байдаг гэж үздэг. Жишээлбэл зарим хүмүүсийн аура бол гинтээд нэлээд одоо өөр өнгө ингээд олон өнгө холдох тусмаа бас нэлээд юу болцсон байна гэж үзэж байгаа юм л да. Цэвэр биш вэ гэж үзээд байгаа байхгүй аураныхын гэрэл нь. Тийм болохоор тиймэрхүү хүмүүс цагаан өнгийн ауратай хүмүүсийн хажууд суух юм уу тэднэртэй ойртой хөхөрлөхөд тэр аураны жинхэнэ одоо гол өөрийнх нь яг гол өнгө аураг бодвол цэвэрлж гаргаж ирж өгдөг гэж үздэг юм лээ. Тийм. Тэр чи тиймэрхүү цагаан өнгийн ауратай хүмүүстэй ер нь уулзж ирсэн үү? Чамд ер нь мэдрэмж байна уу? Ер нь энэ цагаан өнгийн ауратай хүн биш магадгүй ч гэдэг юм уу? Чиний найз нөхөд ч юм уу? Тийм цэвэрлэгтэй. Эсвэл цэвэрлэгдэх гэхээр тэр хүн одоо бол бид нар бол аураг авч мэдгүй шүү дээ тий. Ингээ тайвшраад өөрийнхөө зорилгыг илүү их мэдрээд ойлгоод байгаа юм шиг.
одоо тухайн хүний хажууд очихлаар нөгөө яг өөрийнхөө төлөвлөж исэн зүйлсүүдийг илүү их санах те. Дээрээс нь ингээд амар тайван гоё юм цэвэрхэн нэг тийм гоё мэдрэмж авдаг гэж үздэг юм байна цагаан өнгийн ауратай хүмүүсийг. Тэгээ миний бодлоор бол энэ их бясалгалын нэлээд өндөр шатанд орсон хүмүүс маш их юм цагаан өнгийн аурагаар бол одоо илүү их одоо долгиолт юм болов уу гэж би бодоод байгаа л да хувьдаа. Чиний хувьд юу гэж бодож байна? Яг бол маш их ариун тагшин одоо өнгөштэй цагаан өнгөч. Ариун тагшин үний хажууд очил. Сүү шиг цагаан 50 мэдрэмж. Тий, маш их 50 мэдрэмж төр. Тэгээд нөгөө сүү ариун нөгөө нэг нандин хамгийн тагшин одоо онгон бүх зүйлсүүдийг илтгэдэг учраас одоо цагаан өнгийн ауратай хүн бол тэр чигээр өөрөө бас яг тийм төрлийн одоо зан характерыг маш их хүрт агуулсан байдаг. Тэгээ хитрхи нөгөө нэг бас их цайлган цагаан учраас цагаан өнгийн ауратай хүмүүс амархан сэвтэх гээд байдаг болохоор энэ хүмүүс болж өгвөл одоо нэлээд цайвар өнгийн ауратай хүмүүстэй ойрхон байж иж илүү их цагаан аураага хадгална гэж үзэж байгаа. Тэгээ шашны том төлөөлөгчнөр бас одоо цагаан хоолтой тий элдв янзын одоо нөгөө зүйлсүүд хэрэгэлдэг хүмүүс байдаг шүү дээ. Архит арс хэрэгэлдэггүй, хортой зуршил байхгүй, дээрэс нь одоо нэлээд бясалгадаг хүмүүсийн цагаан өнгийн ауратай байх өндөр боломжтой байдаг. Тэгээ ер нь зүгээр нөгөө бясалгал дээр явж байгаа. Тэгээд нүдээ яхад бол яг надад яг ингээд амар хүрээлцээ цагаан өнгөтэй өнгөөр ингээд амар харагдав. Одоо ширэндээ баг шүү. Аха. Ерөнхийдөө бол яг тиймэрхүү гэгэрч байгаа хүмүүс юм уу гэгэрсэн төвшний хүмүүс бол маш их цагаан өнгөөр бас их яадаг гэж ярьд юм лээ. За тэгээд энэний дараагийн өнгө бол улаан өнгө. Улаан өнгө гэхэр чамд ямар санагдаж байна? Улаан өнгийн ауратай гэж бодохоор галзуу. Тэгээ ерөнхийдөө бол амар галзуу одоо дур хүсэл өндөртэй тухайн хүн эрчим хүчний бол дээд зэргийн одоо юутаг эрчимтэй гэж үздэг юм лээ энэ хүмүүсийг. Тэгээд улаан өнгийн ауратай хүмүүс одоо ерөөсөл байлдан дагуулагч нар. Одоо миний бодлоор эдгээр яг нөгөө бас л хоёлаа нөгөө бодох юм бол астрологтой нэлээ холбох юм бол бас л яг л хоньны ордны хүмүүс ч юм уу эсвэл ангараг гаргаар удирдуулдаг төрлийн хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүмүүс бол ингээд айгу дур хүсэл өндөртэй альва зүйлийн араас ингээд маш их ингэж хүчээ гаргаж ингэж явдаг. Нэг ингэ сонирхсан юм аа бол хийж тавьдаг. Тэгээд спортлог төрлийн хүмүүсээс маш их юм улаан өнгийн аура гардаг гэж үздэг юм билээ. Одоо яг бол спорт ч өөрөө маш их хөлс хүч одоо тэгээд дээрэс нь одоо спортын одоо тамирчид бол одоо альва зүйлийг хийхин тулд маш их одоо дур хүсэлтэйгээр ханддаг шүү дээ тий. Одоо дасгалыг хүртэл одоо бие физиологийг хүртэл маш их юм гоё болгохын тулд маш их эрчим хүч засуулдаг учраас улаан өнгийн аураагаар маш их одоо хүрээлэгдсэн байдаг гэж үздэг юм билээ. Тэгээ иймэрхүү хүмүүс бас тодорхой хэмжээнд уур хуцаар өндөртэй учраас бас спорт руу энийг гаргаж ийж бас тайвширдаг байх боломжтой. Хэрвээ та спортын одоо тамирчин биш те эсвэл одоо спортоор хичээлдэггүй гэхдээ маш их дур хүсэлтэй лидер төрлийн одоо юм хүмүүс байгаа бол одоо хэрвээ тэр уур хуцаар маш их одоо юм адуу зан чанар их гардаг гэдэг байгаа байхгүй улаан өнгийн ауранаас. Тийм болохоор энэ хүмүүс болж игэл одоо гүүх юм уу одоо тэр хөлсөө их гаргадаг шүү дээ. Тэгжиж энэ аурааныхаа балансыг бол барих хэрэгтэй гэж үздэг. Сайн тал нь бол тийм сул тал нь бол нэлийн ууртай гинт дүрс хийж ууралдаг тийм хүмүүс байх боломжтой үздэг юм байлаа. За энэний дараагийн аураа бол хэрвээ таны аура чинь улаан чимэлээгаа одоо ногоон шарын одоо яг голоос гарсан өнгө гэж үзэж байгаа. Ногоон шар хоёрын холимол гэхлээр нэлээд цайвар ногоон өнгө байх боломжтой. За тэгээ энэ төрлийн ауратай хүмүүсийн бол одоо сүнс нь бол маш хөгшин сүнс гэж үздэг юм байлээ. Даа ялангуяа нөгөө одоо энэ далайн ийм ногоон өнгө гэдэг шүү дээ. Далайн усны нэг ийм цэнхэр ногоон өнгө гэж шүү дээ. Тийм ногоон өнгө жишээлбэл энэ хүмүүсээс одоо гардаг ба энэ хүмүүс ногоон шар цэнхэр ногоон хоёрыг холсон өнгнөөс гарч байгаа гэж үзэж байгаа. Тэгээ энэ хүмүүсийн бол өнгө одоо хөгшин сүнстэйгээс гадна аливаа зүйлийг одоо хийхдээ тийм нөгөө хуучинлаг байдлаар хийдгүү гэж үздэг юм байна энэ хүмүүс. Тэгэхээр нэлээ нэг тийм сонин одоо орчин үеийн аливаа зүйлийг орчин үетэй бас нөгөө хуучин зүйлсийг хольж ингэж гаргаж ирж аливаа зүйлийг хийдэг гэж үздэг. Одоо жишээлбэл шашинлаг биш мөртлөө сүнслэг төрлийн юм сонирхдогч гэдэг юм уу те шашны уурсгалд ордгоо мөртлөө аливаа зүйлийг одоо яадаг. Тэгээ дээрэс нь энэ өнгө маань яг одоо хоолой хэсгийн одоо чакранд одоо хамаарагддаг өнгө учраас энэ өнгөтэй хүмүүс маш яриа хэл өндөртэй
Тэгээд ийм мөнгө одоо цэцруулдаг ауратай хүмүүс маш их итгэж юмаа ярьдаг гэж үздэг юм лээ. Өөрөөр ярихгүй нөгөө нэг нээлттэй communication буюу одоо хоолой хэсгийн чакра маш их нээлттэй байдаг ба энэ хүмүүс ингээд альва нууцаа маш их амархан ярьдаг. Амар хүмүүс нууцаа ярьдаг. Тийм үү. Чиний өнгө болохоор шар өнгөтэй, шар болон боршор бэж гэсэн тий. Яг нэг юм цагаан шаарч юм шиг тэгээд яг энэ хэсгээрээ болонгууд юм цэнхэр ногоо юм шиг. Тэгвэл чамд энэ өнгө бас байдаг учраас чамд бас ийм төрлийн үйл явдлууд татдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи нөгөө шар цайвар мөртлөө бас яг ийм өнгөөр давхар ингэж аурач нь ингэж тойрж бүрхдэг учраас чамд хүмүүс бас айгүй амархан итгэж нууцаа ярьдаг бас зүйлээ ярьдаг. Олон хүний нууц хадгалж байгаа шүү. Тэгвэл ер нь бол яг тийм байна. Тэгээд чи бас альва зүйлийг хийхдээ маш өвөрмөц орчин үеийг байдлаар асуудлыг шийддэг гэж үздэг. Ерөнхийдөө хит бас нэг хуучны биш бас аливаа зүйлийг хуучин шинтэй нь хольж ингэж голоос нь нэг тийм өвөрмөц өнцгийг гаргадаг. Ер нь бол тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгээ хэл яриа чинь бол маш өндөр хөгжсөн учраас одоо нээлттэй юугаар ч хамаагүй ярих чадвартай гэж үздэг. Тэгээд маш их нөгөө сурч мэдээд энэ аура маань одоо нөгөө бүрэлдэхүүн юм байна л да. Энэ өнгө яаж гардаг вэ гэхлээр хүмүүс аливаа нэг том давааны ард гараад амьдралынхаа тодорхой нэг одоо milestone англиар нөгөө нэг төвшөнд очно гэж байдаг шүү дээ. Хүний нэг за нэг зовлон жаргал туулаад ч юм уу. За нэг дараагийн төвшөнд очие. За нэг одоо нэг иймэрхүү зүйлсүүдээ сурсны дараа ингээд тайвшралт их очт юм хүн. Тэгээ тэр төвшнийг илтгэдэг өнгө юм байна. Энэ далаан ийм ногоон өнгө. Наач юу юм тий. Башиг байна. Тэгвэл яг энэ өнгө ч нөлөөлж байна те. За тэгвэл энэ дараагийн өнгө бол ногоон. Зүгээр ном ногоон өнгө шүү дээ те. За ном ногоон өнгө маань маш тайван хүмүүсээс ялгардаг өнгө юм байна. Ногоон аура. Тэгээд яг одоо ногоон гэдэг нь forest ногоон тий. Одоо энэ модны ногоон өнгө гэх юм уу, ногоон шар өнгө гэж ярих юм уу тий. Тим ногоон өнгөийг хэлж байгаа. Тэгээд за энэ хүмүүс маань бол ерөнхийдөө маш тайван дүлгөөн зан чанартай учраас энэ ногоон өнгөний аура маш их одоо ингэж үүсдэг юм байна. Тэгээд маш дүлгөөн тайван болохоор хүмүүс хажууд нь очоод бүр ингэ тайвшрал авчдаг. Бид нар одоо байгаль дээр гараад ингэ тайвширдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан энэ хүний хажууд ингэ хүмүүс байхаар маш тайван. Тэгээ маш бүтээлч өнгө юм байна ногоон өнгө чинь. Альва зүйлийг ингээд хийж чадах чадамж өндөртэй, бүтээлч зан чанар нь маш өндөр хөгжсөн. Альва зүйлийг аваад ингээд биет болгочдөг тий. Тэгээд альва зүйлийг шийдэхдээ ч гэсэндээ маш их баланстай сэтгэдэг, маш их альва зүйлийн балансыг олж чаддаг тийм хүмүүс учраас ногоон өнгөний ауратай хүмүүс зүгээр л ингээд очиж татагдаад хажууд нь очиж байж идэг гэж үздэг юм байна. Тэгээд ногоон өнгөний ауратай хүмүүс маань байглаасаа одоо хүнийг одоо ангаах эдгэх тийм одоо өнцгүүд үүсдэг учраас энэ хүмүүс маань одоо болж игэл бусдаа юм ярих, бусдыг одоо юм тайвшруулах, тэг зөвлөгөө өгөх тиймэрхүү төрлийн юмсууд шүү дээ нэг тийм сая одоо тэр нөгөө нэг далайн ногоон өнгө дээр гарсантай адилхан бас тийм ногоон өнгө бас их хүмүүс нээлттэй юм харилцааг ингээд өгд юм байна л да. Тийм болохоор хүмүүстэй их нээлттэй ярьж, бусдыг тайвшруулж байх боломжтой. Тэгэд энэ хүмүүс ногоон аврагаа илүү удаан хадгалъя те гэмтээгүй авч байгаа гэвэл илүү их ногоон хоол идэгч гэдэг юм уу, вегетариан болгоч гэдэг юм уу, цагаан хоолтон болдог гэж үздэг ба. Тиймэрхүү цагаан хоолыг ер нь ядаж те одоо мах иддэг байсан ч гэсэндээ хамаагүй 7 хоногт нэг удаа цагаан хоол идэд байвал энэ аура нь одоо илүү их одоо ногооноо илүү их барихч гэдэг юм уу. Тиймэрхүү юм болдог гэж одоо тэгж үздэг юм байна. За тэгээд ногоон өнгөний ауратай хүмүүс бол ерөнхийдөө бол одоо тайвшруулахаас гадна нөгөө бусдыг нөгөө нэг тайвшруулах тиймэрхүү зүйлсүүдэд хийх за янз бүрийн нөгөө нэг сэтгэл судлаач нар одоо жишээл ногоон өнгөний ауратай байх ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хүмүүс бол одоо бусдыг маш их тайвшруулж идэг учраас сэтгэл судлаач нар ногоон өнгөний ауратай байх бас боломж өндөртэй байдаг гэж үздэг юм байна. Чиний яг ногоон өнгөний ауратай хүнтэй ер нь манай үйл шууд санаанд ороод байгаа юм. Хажууд нь хахаар ингээд амар тайвшраад тэг юмыг амар тэг баланстай шийддэг юун дээр ч. Тэг ер нь айгүйх тайв. Тэг хүмүүс бас хажууд нь хараа тайвшраад тэгвэл яг маш их ногоон өнгөний аура яг тэр хүмүүсээс цэцүүлдэг юм байна гэж өрнөж чинь. Тэгээд за энэ дараа бол шар өнгөний аура. Шар өнгөний аура бол тэр чигээрээ аз жаргалыг одоо илтгэдэг өнгөтэй байна. Шар өнгө даяалангуяа нөгөө yellow гэж өгдөн шүү дээ. Тэ нөгөө нэг шав шар өнгөнүүд гэдэг шүү. Гэхдээ нэг юм оранж шар биш. Лимонын шар дуу гэсэн. За тийм өнгөний аура гаргадаг хүн бол одоо ерөөсөө аз жаргалыг өөрөөсөө ялгуулдаг. Тэг өөрөө маш их хэрч хүчтэй. Болж л өгвөл өөрөө айгүйх аз жаргалтай байх гэж үздэг. Өөрийгөө одоо нэг аз жаргалтай байх гэдэг нь шүү дээ. Ингээл аливаа зүйлийг нэг тийм гонигтай шийддэггүй гэж үздэг хүмүүс бол ерөөсөө аливаа зүйлийн
одоо аз жаргалтай тал нь хардаг гэж үздэг. Тэгээд ерөнхийдөө бол айгу хүүхдийн ауратай адилхан айгу happy байдаг гэдэг хүмүүс. Тийм болохоор болж игэл хөгжилтэй цагийг өнгөрөх дуртай элдв одоо зүйлийг одоо гүнэглэж одоо бодох ямар ч сонирхол байхгүй одоо болж л өгвөл гэгээлэгтлэн хардаг. Тэгээ маш их ирч хүчтэй. Тэгээ шаран өөрөө нөгөө мөнгө дууддаг өнгө учраас энэ хүний хувьд бол одоо амжилт мөнгө бол айгу хурдан ирнэ гэж үздэг. Өөрөө ч гэсэндээ яг тийм өнгөөр ингээд аавранд гэрэлтждэг учраас айгу амархан мөнгө санхүүгийн байдлуудаа хурдан зэгсэлждэг. Тийм их зүйлийг өөртөө татдаг. Тийм төрлийн хүмүүс байдаг. Тэгэхээр аз жаргалтай байна. Яг тэгвэл стресс байхгүй. Санхүүгийн хувьд асуудал маш багатай. Яг шар өнгөөр байнга одоо гэрэлтждэг учраас санхүүгийн зүйлсүүд өөртөө хурдан татдаг болохоор санаа зовоодох зүйл үү гэж үздэг юм байлаа. Тэгээд яг хуу хитрхи бас нөгөө нэг joyful буюу одоо аз жаргалтай ингээд аливаа зүйлийг харж ингэж яваад байх бас болохгүй. Тийм болохоор бас хэрвээ одоо шар өнгөө удаан хадгалъя гэж бодож байвал бас баланслагдж те илүү их одоо өөрийгөө тайвшруулж одоо хитрхи хөөрч нисэх аливаа зүйл дээр бүх юм боломжтой гэж хөөрч нисэхээс гадна бас нэг жоохон grounding хийх буюу ногоон өнгөтэй хүмүүстэй бас их харьцах гэдэг юм уу те тиймэрхүү зүйлсийг их тайвширч байхгүй бол маш их happy байх гад маш их аз жаргалыг байнга мэдрэх гээд бас яваад ах хандлагууд өндөртэй байдаг гэж үздэг юм байна. За. Энийний дараа болохоор ногоон бор өнгө байна. За бор өнгө хэрвээ таны аура чинь бор өнгөөр одоо гарч ивэл таны хувьд жоохон аура чинь жоохон одоо тодорхой хэмжээнд юу ясмэн гэж үзнэ. Жоохон одоо аураны хувьд бас өнгөний өөрчлөлт орсон байна гэж үзэж байна. Яагаад гэвэл одоо бор өнгөнүүд маань жоохон аураны хувьд тайван дүлгөөн байдлуудыг илтгэх нь маш их өөртөө ихтгэлтэй хүний ихтгэл даасан тийм зан чанаруудыг бор өнгөний аурат хүмүүс агуулдаг ч гэлээ бас нэг талаараа жоохон тэр аурын бор уул залхуу болцсон байх ч гэдэг юм уу те аливаа зүйл хандах хандлага нь жоохон удаашрсан бусдад жоохон итгэж өгөхгүй асуудал хитрхи өөрийгөө хоош нь татсан тиймэрхүү зүйлүүд хийгээд ирэхээр хүний аура нэлийн бор өнгөтэй болж эхэлдэг гэж үздэг юм байна. Тийм болохоор болж игвэл одоо нэлийн шар өнгийн ауратай хүмүүстэй одоо илүү нөхөрлөх те ойртох гэдэг юм илүү их одоо баланслагдаж өөрийнхөө аураг илүү их одоо цэвэршүүлэхийн тулд бор өнгийн аура хэрвээ гарч ивэл илүү их одоо аливаа зүйлийг эерэг бодож эхлэх хэрэгтэй. Жохон тасгал сургуульд хийж өөрийгөө жохон цэнгэлж эрчим хүчээр өөрийгөө тэтгэж өгөх юм бол таны аура ч маш хурдан ингэж шарлуу одоо орох боломжтой өндөр болдог гэж үздэг юм билээ. Тийм. Цайвар өнгөрөө ордог. За хэрвээ таны аура чинь саарл өнгөөр одоо гарч ивэл за энэ бас саарл өнгө маань нэлээд ухаалаг одоо аура нэлээд ухаалаг хүмүүст их гарч ирдэг юм байна. Аура нь саарл өнгөтэй. Тэгэхээр нэлээд саарл өнгөтэй аура гарч ивэл ухаалаг аливаа зүйлийг маш юм өөрийнхөө ухаан одоо бодол илүү эрүүл сэтгхүүгээр одоо шийдэх гэж оролддог хүмүүс ба аливаа зүйлд итгэхэ болцсон байдаг. Одоо нөгөө далд тухамсар одоо нэг fairy tale буюу одоо нэг гоё angel итгэдэг штеп хүнчнүүд тийм юм нэлээд алдагдцсан байх боломжтой учраас жоохон одоо итгэл үнэмшил одоо аливаа зүйлд хандах хандлага тий жоохон хийсвэр зүйл рүү бас өөрийгөө одоо чиглүүлж өгвөл хүн чинь басаараа жоохон хийсвэр байх аливаа зүйл төр мөрөөдөлтгий байж ич маш их одоо зүйлсүүдийг өөртөө татдаг юм байна л да. Тэгэхгүй өөрийнхөө мөрөөдлийг одоо хаах, мөрөөдөхгүй байх аливаа зүйл дээр яг одоо гарт баригдаж байгаа зүйлсүүдийг л мэдрээд ахлаар амьдралын хувьд эрчим хүчээ жоохон удаашрч эхэлдэг. Тэгэхээр саарлангтай хүмүүс маань болж игэл жоохон итгэл үнэмшлээ дээшлүүлэх, амьдралыг жоохон аз жаргалтай харахын тулд баяр баясгалан мэдрэхээр одоо аливаа зүйлсүүдэд одоо явах те эсвэл одоо юу руу одоо явбал илүү аз жаргалтай болох юм бэ саарлангтай хүмүүс. Чиний зөвлөгөө юу вэ? Шар өнгөтэй, улаан өнгөтэй. Илүү улаан өнгөтэй ойртох те. Илүү өөрийнхөө одоо эрчим хүчийг одоо ихсгэж одоо гал цогтой болохын тулд те. Тий ерөөхдөө бол шар улаан өнгөтэй илүү их ойрхон байх хэрэгтэй. Бас цэнхэр өнгөтэй бол цэнхэр өнгө чинь нөгөө амар сүнслэг өнгө шүү дээ те. Тэгэхээр амар мөрөөдөл, итгэл үнэмшлийг нь аягүй нөгөө бүтээлч байдлыг өндөрлөж өгөх хүмүүд бол жоохон тийм рама унших хэрэгтэй. Тий романтик зүйлс итгэх хэрэгтэй. Тий тиймэрхүү байна. За энэний дараа болохоор хар өнгө. За хар өнгөөр хүн ингээд авраа ингээд гарч ирдэг гэхээр гайхалтай байгааз. Надад бол амар санагдав. Гэтэл хүмүүс хамгийн айхтар нь хамгийн логик сэтгэлгээтэй хүмүүс хар өнгийн ауратай байдаг гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж энэ хүн бол авраага цэвэрлэх ёстой.
Яг бол хар өнгийн аура бол нэлээд удаан явж болохгүй. Хэрвээ хар өнгийн ауратай байгаад байвал аурагаа одоо өнгийг одоо өөрчлөхийн тулд маш их зүйл хийх хэрэгтэй. Гэхдээ хар өнгийн аура хэрвээ гарч ирэх энэ хүн маш өндөр логик сэтгэлгээтэй ба маш чадвартай хүмүүс байд юм байна. Чадвар нь бол нэлээд өндөрссөн боловч бас сэтгэл үнэмшил одоо хийсвэр зүйлсээс нэлээд холдчихсон хүмүүс байдаг. Тэгээ цагийг энэ хүн бол илүү их одоо найз нөхөд яг гэр бүлэл гэж одоо илүү их зориулдаг. Хуульч мөлч шүүгч мөвч гэсэн үг санаад орчихлоо. Тийм тиймэрхүү хүмүүс нэлээд одоо хүмүүсийн хар бараан зүйлтэй ажилладаг тий хүмүүсийн тийм нэг хүмүүст өөрийгөө маш их тийм таф буюу одоо нэг тийм лаг одоо тийм хүчрэх хүн шиг харагдуулах гэж ингэж одоо ер нь явах талууд нь илүү ихсээд тэгээд өөрийн мэдлгүй одоо хар аураануудыг өөртөө их цуглуулсан байт юм байна л да. Тэгэхээр энэ хүний хувьд бол маш их чадамжтай ухаалаг хүн учраас өөрөө ирэхгүй одоо тэр чадвар ухаалаг байдлаараа аливаа зүйл хандаж явсаар байгаа тэр аура нь хар болсон байгаа байхгүй. Тэгээд энэ хар ауратай хүмүүс одоо болж игэл өөрийгөө одоо тэр цагаан магаан одоо тэр цайвар аура илүү хөргөж чиглүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол явандаа иймэрхүү хар ауратай хүмүүс чинь нөгөө нэг маш өндөр эготой болсон байдаг. Өөрийгөө одоо нөгөө нэг ерөөсөл бий л байна. Би л одоо ойлгомжтой. Надад бүх асуудлыг би шийдэж гин гэсэн ийм үр дүн дээр байрсан дээр тавиад ирэхлээр явандаа хар аура нөгөө чинь явандаа гидэж бэртэх одоо тиймэрхүү зүйлсүүд их татдаг учраас хар ауратай байвал та илүү их одоо өөрөө болж игэл энэ аурагаа цэвэрлэхийн тулд илүү их одоо цэвэрхэн одоо цагаан аура тэгэл тэр олон аура одоо шар аура, ногоон аура, цэнхэр ауранууд төр очиж энийг илүү их одоо цэвэрлэх тал руу орохгүй бол явандаа бас эрүүл мэндийн хувьд бас маш их зүйлүүдийг өөртөө татдаг. Тэгээд энэ хар ауратай хүмүүс өөрийгөө эрүүл байна гэж бодоод яваад байдаг гэж байгаа байхгүй юу? Гэтэл цаагаараа эрүүл мэндийн хувьд нэг эд эрхнээ нь бас их муудаж идэг гэж үздэг юм байна. Тийм болохоор одоо хар ауратай хүмүүс эрүүл мэндээ бас их шалгуулах хэрэгтэй байт юм байна. Тэгээд тэл өмчлөө бас өндөр сэргийж хар ауратай өмдөл юу нь зодох хэрэгтэй юм шиг. Тий, ерөнхийдөө бол хар ауратай хүмүүс саарл болон энэ шар бор шар өнгөтэй аураануудтай эхлээд ер нь харьцаанд орж харилцаж найзалж нөхөрлөх хэрэгтэй гэдэг юм лээ. Тийм. За одоо энэ дараа ямар аураадтай байна? Ягаан гэж ягаан орцсон, чүрнэл ягаан орцсон. Тэгээ саарл орцсон, хар орцсон. Одоо баг болцсон. За ерөөд бол болцсон. За алтан шаргал өнгөтэй аура гэж бас байд юм байна. Харахаар ингээд алтан шаргал өнгө ингээд харагдаад байдаг. За энэ хүмүүс бас яг адилхан шар өнгийн ауратай хүмүүс нэлээд төстэй. Энэ хүмүүс бол нөгөө нэг нэлээд бас мөнгөний одоо ауратай гэж үздэг ба одоо тухайн хүн бол нэлээд одоо санхүүгийн одоо нэлээд эерэг төвшөнд хүрсэн. Одоо санхүү нэлээд одоо боломжтой болсон. Мөнгө санхүүгээр одоо асуудал үүсгэж болчихсон хүмүүс гэж байдаг шүү дээ. Тийм хүмүүс жишээлбэл иймэрхүү алтлаг өнгийн аурагаар одоо гэрэлтжидэг байх нь байна. Тэгэхээр одоо энэ хүмүүс бол одоо санхүүгийн хувьд маш үр дүнтэй, маш одоо боломжтой одоо аураны одоо эрчимд ирсэн байгаа болохоор санхүүгийн хувьд бол асуудал баа. Гэхдээ энэ хүмүүсийн хувьд бол алтлаг одоо ийм ауратай хүмүүс болж игэл бас өөрийнхөө эрүүл мэндийг анхаарч явах хэрэгтэй ба болж игэл одоо байгальтай ойрхон байх, ногоон онгуудтай ойрхон байх бас хэрэгтэй байдаг байх юм байна. Тэгэх юм бол эрүүл мэндийн хувьд бас илүү их тайвшрал, илүү их одоо тайван байдлуудыг илүү их олно гэж үздэг. Мөнгөлөг гэж үү? Тийм, мөнгөлөг гэж бас байдаг. Мөнгөлөг нь бол нэлийн саарл өнгөтэй төстэй, нэлийн саарл болж байгаа мөнгөлөг өнгөнүүд гэж байгаа учраас нэг саарл цагаан хоёрын голын өнгө гэж үзээд байгаа нэг мөнгөлөг өнгө гэж гарч байгаа. Тэр нь болохоор бас яг ерөнхийдөө саарл өнгөтэй ялгаагүй адилхан бас маш бүтээлч өнгө гэж үздэг саарл өнгө. Тэгэхээр саарл болон мөнгөлөг өнгөөр одоо ингээд таны аура чи одоо гарч ирж ивэл та маш бүтээлч хүн байна. Маш одоо аливаа зүйлийг хийх бүтээх чадвар чи өндөрсөн боловч бас амархан сэвтчихдэг одоо өнгө байна гэж үздэг. Одоо silver буюу одоо мөнгөлөг өнгө. Тийм болохоор мөнгөлөг өнгүүд маань болж игэл одоо маш нээлттэй болох хэрэгтэй. Яа тэгвэл одоо саарл өнгөнүүд нэг тийм нээлттэй биш байдаг ба урдах зүйлээ хийгээд аливаа зүйл дээр бас хандах хандлага нээлттэй биш болгосноор бас хаагдах, ауранд ороо сэвтэх, өөртөө бас болж игэл тийм сөрөг хүмүүсийг татах гэдэг юм билээ. Энэ silver буюу юм саарл өнгөтэй буюу мөнгөлөг өнгөтэй хүмүүс. Тийм болохоор мөнгөлөг болон энэ саарл өнгөтэй хүмүүсийн ауранд ороо сэвтэх гэдэг болохоор таны хувьд
болж игэл эерэг хүмүүстэй нөхөрлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол та ингээд аливаа зүйлийг тийм бараанаар хардаг, хар бараанаар одоо хардаг, илүү логик сэтгэдэг хүмүүстэй байхлаар аюу хурдан ингээд аура чинь ингээд энерги чинь ингээд султааж унаад байдаг гэж үздэг юм л. За өөр. За өнөөдөр бид хоёр одоо шидэн өнгө ярьчих. 12 өнгө ярьчих. 12 3 өнгө ярьчлаа. За тэгээд ерөнхийдөө бол яг үндсэндээ бол яг аураны өнгө, үндсэн өнгө бол 7 өнгө гэдэг тийм. Тэгээд 7 чакра гэж одоо байдаг. Тэгээд 7 өнгө байдаг боловч орчин үед одоо сүүлийн үед бол одоо энэ өнгөнүүд нь хоорондоо холигдож маш их өөр төрлийн өнгөнүүд гарч ирж байгаа гэж үздэг юм байлээ. Тийм болохоор өнөөдөр бид хоёрын ярьсан одоо аураны өнгөнүүд бол нэлээд сүүлийн үеийн судалгаагаар гарч ирсэн өнгөнүүд ба ерөнхий одоо шинэ чангалгуудыг нь бол хэллээ. Хэрвээ та одоо гүнзгий аураагаа мэдээ, сул болон давуу талаа мэдээ гэвэл манай одоо пэйж хуудас байгаа. Бас Facebook дээр Art Heal цэг имэн гэж байгаа ба манай вебсайт хуудас ч гэсэндээ байгаа. Та тийшээ хандах боломжтой. За баяр таа.